Ландфилл гэж юу вэ? Хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр булшилж хадгалдаг инженерийн байгууламжийг ландфилл гэнэ. Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг ландфиллд булшилна. Өдөр тутам хогийн цэг дээр ирсэн хог хаягдлыг шатлсан далан үүсгэн хөрсөөр дарж нэгтршуулан дүүргэлт хийдэг. Булшилсан хог хаягдлаас хортой шингэн шүүдэс байнга ялгарч байдаг. Шингэн шүүрлийг сорвол хоолойг ландфиллийн ёроолд нь суулган цэвэршүүлэх системийг байгуулна. Ландфиллээс хүлэмжийн хий болон нийлмэл хий байнга ялгардаг. 20-90 см-ийн диаметртай босоо цооногуудын дотор 5-15 см диаметртай хоолойнуудыг суулган хийм байгууламжтай холбодог. Ландфиллийг хаахтаа геомембран, шавар, элс, хайрган үе давхарган училт болон биологийн нөхөн сэргээлтийг хийнэ.